баярлалаа. За хоёр дахин одоо хэдүүлээ энэ дээр гарах яг шаардлага байхгүй. Одоо нөгөө сая мэдээлэл тавьсан учраас яаж байгаа одоо микрофон хасаагаад ярина. Суулаас ярина. За одоо энэ бас нэг чухал хүнийг өрсөн байгаа ариун буян хамлам ариун буян гээд хамгийн хийдийн одоо тэргүүн хамлам байгаа. Ариун буян 5 дахь мэдгэн одоо аглагын хийдгээд одоо манай одоо бурхан бүтээгч Пүр Ботхой тий агшны одоо үүлийг өргөжлүүлж байгаа энэ бас бурхан шашны хүн байгаа учраас ариун буян хамтламыг одоо үг хэлнэ гэж урж байна. Та нар конопо дараад тэгээд эхлүүлээрэ. За хамтлам ариун буян та баярлаа бурхан шашны ажилд амжилт хүсье. Ерөн бол хамгийн чухал зүйл бол тэр хамбын овоо гээд тухайн үеийн хэлмэгдсэн тэр олон хүнийг одоо игүүтгсэн тийм ээ. Тэр нөгөө дурслын цэцэрлэг байгууллагад айгүй чухал юм байлаа. Энийг хэдүүлээ цааш нь уриалж энэ сая хамлам өөрөө хэлж яана л да. Ингэж та яаж идэх вэ? Нөгөө хоочийнх нь буйнд айгүй чухал болно. Эргээгээд бид нар тэрийг цэцэрлэг төрөлн буйны юм хийх нь эцэс Монголын хувьд заяанч гэсэн цаашдаа бас нэг бурхан шин бид нар зүсгтэй усууд учраас чухлаа гэдэг дээр айгүй дэмжиж байгаа шүү. Тэгээд энийг цааш нь түгээгээрэй гэж хэлээ. Ариун буян хамламдаа баярлаа. За дараагийн хүн маань одоо Монгол хөвгөд нь одоо манай залуу байдаг л да. Бидний найз. Нийгэмд одоо Монгол хөвгөл хэлмэгдүүлсэн юм уу? Өөрөөр хэлбэл дайныг эсрэгүүц Монголд эсрэгүүцэж байгаа дайныг дайнгүй болгомоор байна гэдэг нүүбийн бүхэлд нь тунхаглал заасан дээр асуудлыг эсрэгүүцсэн чинь чинь ингэж байна гэдэг асуудаж харлуулдаг, ингэдэг. Үнэхээр бол хэлмэгдүүлэлт бол Монгол хөвдөр явсан. Сүүлд нь бол гавтай болоод ийм асуудал болж ирсэн. За Монгол хөвгөө одоо үг хэлүүлэхийг одоо урьж байна. Монгол хөө ийшээ 6 номерт гарч ирээд тэгээд 6 номерт гарч. Нанаа суучих те. Микрофон дээр суугаад 6 номерын микрофон дээр суугаад тэгээ өгөөлчих. За. Тэг. Нанаа суусуу те. Зүгээр. Тэгээ мик асаагаад гэж. За наад авчих. За цагч нэглээ Монгол хөө. За мик нэгээд яриарай. Ерөн бол яг дурсгалын цэцэрлэг хүрээлэн гэдгээрээ бас хилэмжлэгцийг гаргаад те бүр тонхолмоор юм байлаа. Ерөн бол хууль ёсны эрх зүйн үйлчлж байгаа мó зам ёсны эрх зүйн үйлчлэх юм гэдэг асуудал бол хууль хүчний байгууллаганд бол анхаарах асуудал. Энэ дээр бол бид нар жиш тусаад нь хилцүүлгээ. За Монгол хүүд их баярлалаа. За дараагийн эрхэм хүнийг сарн туягчийн өмнөхөн бас нэг улсын хурлын гишүүн Ж Баярмаа маань орж ирсэн байж байгаа. Уг нь бол өмнөх юун дээр орж ирэх ёстой байтал нөгөө чуулгантайгаа уучаас хоцорж орж ирсэн. Баярмаа гишүүнийгаа урьж байна. Энд нийшээ суугаад ирэхгүй те микрофонтойгоос. Баярмаа гишүүн маань одоо 25 оны улсын дэвсгүүтээр бол маш сайн хяналт тавьж явсан. Энэ дээр бол шүгэл хүлээж авч буулгах чадсан. За одоо бол нөгөө ганц гашуун суухад хил холбоотой төмөр зам дээр ажлын байгуулах гад нэлээд зүтгэж байгаа Гамбат гишүүн эдэр те. Ийм бас нэг хөдөлмөрч дайчин Арсланамаас гарсан улсын хурлын гишүүн байгаа шүү. За Баярмаа гишүүнтэй хэдүүлээ амжилт хүсье. За тэгээд үгийн сонсъё. Энэ хүн үнцэн хэлхэл тавих ёстой юм. Уг нь тий. За. Бусад хүндэлтэй хандыг та энэ өрөөнөөс гар. Сонсох дургүй хүмүүс байл гараад явдаа бид нар зоригтой хөрмөр байш шүү. Бас сонсох үгээр сонсомор байна. Манайхнаа тийм ганц юм байж да. Саяны хүнийг одоо энэ хүний яриаг дуусгаад тий одоо энэ хүний яриаг дуусгаад бүгдээрээ за би нэг үг хэлье. Би нэг үг хэлье гэж бодож байна. Монголчууд эрхээ хэлэх дуртай. Та бусдын эрхийг хүндэлдэг. Хүний эрх гэдэг бол та бусдын эрхийг энэ олон хүмүүс энэ хүнээр яриулахыг хүсэж байгаа. Энэ хүн чинь онлын ихтгэлд ор тавих байсан. Би хэлсэн шүү дээ урд нь. Тэгжээд л орж ирээд ингэхгүй гэж хэлэх юм. Би хуралдааны удирдах хэнийг яхаа би нэгдүгээрт хоёр дахь гол асуудал байгаа Баярмаа гишүүнэ. Хүнээр хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль гэж 2021 он батлагдсан байгаа. Бид нар орж иж байгаа хүмүүс тийм хоёр янзын юм өгж байгаа. Хэрвээ та бусдын эрхийг зөрчидгөө бол хүнэрхий хамгаалж хийж өгч байгаа. Тэгээ тийм учраас албан ёсоор одоо улсын хурлын гишүүн Баярмаа гишүүндээ Арслан намын хүнэрхий орооны зүгээс хүнэрхий хамгаалч гэдэг одоо албан ёсны тэмдгийг өгж байна. Таны оруулж байгаа ингэдээр нь зүгээд өгөөрэй. Тий. Зондод авах ингэдээр нь зүгээд өг тий. Тий. Зүгээд өг тий. Та бас яаж байгаа штэ гардуулж байгаа штэ. Тэгээд энэ бол бид нар юм яагаад үхлэзэг бид нар дэнд байж байгаа хүмүүсийг өөрсдөө бусдын төлөө яваач. Энд орж иж байгаа хэдэн их хурлын гишүүн орж ирж байна. Хэд орж ирсэн сая?
Ганбат гишүүн орж ирлээ, Зогтгөрөл гишүүн орж ирлээ, Эрдэнэ улд орж ирлээ, Баярмаа гишүүн орж ирлээ. Өөр бус нь хаана байгаа? Гэхдээ эсвгүүцэд байгаа хүмүүс төр Ардын намынхаа одоо хурлын гишүүдийг орж ирж хэлүүлээ л дээ. Нээлттэй шүү дээ. Бид нар иймэрхүү байдлаар хүний эрхийг зөрчмөргүй байна хүмүүсээ. За тэгээд дараагийн гол ярих гэдэг хүмүүс нь бол их мундаг хүн байгаа татврын иргэний хяналтын одоо чиглэлээр явдаг. Татврын газар олон жил ажиллаж байсан. Одоо зөвлөх одоо энэ татврын иргэний хяналт төрийн бас байгууллагын тэргүүн Сарантой агчийг үг хэлүүллээ. За. Тэр минут явчихсан заарч. За одоо дараагийн хүн маань бол Сонгон архын дүүргийн иргэдийн хурлын агшаалан дараа Монголын арчсан холбооны анхны гишүүн Зундуудаа бах асан тийш. За уушлаараа нөгөө энэ хүний эрх гэдэгсэд аюу хүн сэдв байхгүй юу? Би өөрөө хүртэл гэрээсээ баримтлагдаад 461 явуулах гэжсэн үджсэн хүн. Энд чинь аюу хүн сэдв. Өөрөөс ирүүдэн шүүджсэн яг адилхан хүмүүс. Тэгээ бүгдөө бас нэг зовлоныг тандууд учраас бас хэдүүлээ нэг жоохон нэг юм дарж яагаад хэдүүлээ гол асуудал руу оръё. Хин нэгэн субъект биш. За дараагийн хүнийг нэг Ганбатхыг урьж яана. Тэгээд Сонгон архын дүүргийн За. Оршоодын холбооны дарга тий. За Ганбат ахтай ярил баярлалаа. Үнэхээр бид нар юу гэдгийг шүмжих юмыг бол бид нар лайваа гаргаж шүмжчин тийм үү? Гарц гаргалгаа шийдэл гаргана гэдгсэн чухал. Бид нар энэс одоо манай Бацаа маань бичиж яагаад энэчээс бид нар улсын хурлын бүлэгт бусад намууд өгөх шаардлага гэж гаргах, тэрийгэ өгнө, олон улсад гарах тунхаглал гэж гарна. Тийм учраас та бүгдийн яриа одоо бидэд маш чухал шүү. Тийм. За тэгээд та цаасаараа цаасаараа нэмэлт санал бол Бацаад саналаа өчөөгөөрэй тий. За дараагийн үнэ оруулъя. Мөнх сайхан байна уу? Нанаасаа сууж яагаад мик нээж яагаад ярьчих. За мөнх сайхан. 3 минутаа багтаа гараа. Бүр амжихгүй бол 1 минутаа сунгаа хэдүүлээ. За тэгээд хэдүүлээ яа. Төхөө. За. Гэрхөө юм чухал байгаа. За хэдүүлээ ингээд хүндэтгэлтэй ханднаа. Соёлтой ханднаа. Үгүй цаанаасаа энийг самар гэж явуулсан юм уу? Хүн үгээ хэлж штэ микрофонд. Энэ танхимын дөрөөд орж ирээд энэ амьдралдаа магадгүй ганц удаа үг хэлэх боломж нь амьдралын ганц боломж байдаг юм уу? Тэрэн дээр бид нар бусдыг хүндэтгэлтэй ханддаг хөө. За дараагийн хүнийг ярив. Хурандаа Баяр сайхан хилийн зэрэгт олон жил ажиллаж ах байгаа. Баяр сайхан ах байна уу? За Баяр сайхан хурандаа баярлалаа. За дараагийн хүн бол одоо систем хөгжлийн хүрээлэнгийн захирал одоо системийн талаар ярьдаг одоо хүн байгаа. Хуртнаасан Арслан намын гишүүн. Тусны бодлогоор нэг шүү. За цагаа өснө баярлалаа Хуртнаасан. За дараагийн хүн их төвшин. Төмөр үлзийн им төвшин байна уу? Их төвшин. За та бүхэнд нэг юм анхааруулъя. За заал маань одоо нөгөө цаг хугацаатай төрийн байгууллага учраас тийм учраас та бүхэн маань цаашдаа хэлэх гэж байгаа өгнөөс маань бусдыгаа хүндлээд яг цагтаа багтаад үгээ хэлхийг хүсье. Ягаад бол олон хүн л яриулах нь биднэрт хэрэгтэй, олон саналууд авахд биднэрт хэрэгтэй байгаа гэдгийг та бүхэн ойлгоорой. За их төвшин байхгүй явцсан шүүхгүй. За батлаг. Их төвшин байна. Батлагч нь за хаана? Байна. За их төвшин ихтэй баярлалаа. Үнэхээр наа чинь чухал зөгтөөдрах Монгол Улсын хэлбэрчтэй холбоонд та хүсэлтээ өгөөрэй. Тэгээд энэ талаар хөөсөлж яа гэсэн их уламжилж байна. За дараагийн хүн бол Батлаг ах, барилгын зөвлөх инженер. За оюумэдэг багш байгаа юу? Оюумэдэг багш. За микэнэ ярээр. Оюумэдэг багш баярлалаа. Ган болд байна уу? Ядаг л өгөн зүрх. Ган бол. За урангоо ордноос урангоо байна уу? Оронгоо тэнд байгаа юм байна. Нямасрын хаана гойлаа? Байна. Нямасрын сувдаа байгаа. За гантуя. Хатан байгаа батмент. За одоо ихэн ган бол 1 минут сайхлууч. За нэг үгүй. За дараагийн хүн. Урангоо байна. Би. Хэлээ тэр юуг нь. За. Надад болох нь. Тэрийг барьчих чинь. Надад барьчих. За энэ дэд төвийн одоо энэ хогчд байж байгаа газрын өмчлөгчд эзэд газрыг нь маш хямдхан үнээр худалдаж авгээд шахаад байдаг. Өөрсдөө тендерийг сонгож шалгуулах үнэлгээний компанианаас сонгогч байгаа. За дээрээс нь тэд нар авахгүй бол авахгүй гэдэг. Өөр үнэлгээний гавгал үзүүлэлээр бид нар хүлээн зөвшөөрөхгүй гэдэг. Тэгээд ямар асуудал гэсэн газар чөлөөлөх тухай хууль гэж байгаа шүү дээ. Засгийн газрын. Тэрэн дээр тусгасан зүйл нь бүтээн байгуулалт хийж байгаа бол газар чөлөөлнө гэдэг байгаа. Гэхдээ бүгд бүтээн байгуулалт хийж байгаа. Тийм үү?
Гэхдээ эн чинь дэд бүтцийн асуудал чинь өөр. Энэ хуулиндны гол асуудал. Энэ хуулинд бол өөрсдөө орлох ёстой юм байлаа. Өөрсдөө замын хажуудлын газрыг худалдаж аваад өөрсдөө офис болгоод тэрийг үнэтэй заргаад тэр орж ирсэн орлогыг аваачиж газар чөлөөтийн сан гэдэг юм руу төр нь орлогоо хийх гэж явж байгаа. Ийм төр байх уу? Тэгээ одоо болохоор чинь газар чөлөөлөхгүй гэсэн иргэдэг нь дээврийг нь булаагаад хашааг нь булаагаад үнэхээр нэрээ үүлээ өгж байгаа. Ямар сандаа бидэнд хэлээд нэг энийг лайв хийдэг хүн байна. Олныг төрөж өгөөч гэхэд өксөд гаргаад явж байгаа шүү. За баярлалаа. За дараагийн хүн Нямаас үрэ. За инхтуяа өгч байна уу? Ерөн ингээд байна гинэ. Одоо энэ дээр байж байгаа юмнуудыг одоо авахгүй бол та нар ингээд улс төрийн мэдээлэл болгоод байна гинэ. Төрийн хамгаалалт авахгүй бол одоо гар хөөнч гинэ. Ингэж болох юм уу? Ингээл одоо бид нар ирэхийг бид нар чинь нөгөө демонстрашн хийж ин чинь олон нийтэд мэдээлэл өгж байгаа л хэлбэр шүү дээ тий. Одоо ямар нэгэн улс төрийн ураа мөрөө айлын намыг хэнийг нэрдүүд хаалцсан ямар ч юм байхгүй. За инх туяа гэж байна. Инх туяа. За баярлалаа савдагч. За бүрд ууж гэнэ. Одоо бид нар цаг багасгаад наадууч шахаад манайхнаа нэг зүйлд анхаарлаа хандуулах. Тэр үүдэндээ байгаа залуу алан шүү хцтамын энэ төр гэж хараад байна. Саяын дооцсон авах тэр энэ төр болж яагаад авч байгаа гэсэн чинь алан шүү хцтамын гэж хараад зандал хийж байна. Төрийн ордон дотор хүртэл ингээд хүн зандал хийдэг болсон байна шүү дээ. Тэгэхээр яагаад энэ дооцсон биш юм чинь продукт зөвлөлтөд бид нэр самбар болгоод тавьж байгаа. За хуулийн зам. Тэгээ манай зохион байгуулж байгаа улсууд одоо бас айц нүдний бүлтгэнсэн яах юм одоо дахиж юм хэлэхгүй шүү дээ. Айгаад байх юм байхгүй бид нар хүний эрх хэрэгжүүлээний төлөө тэмцэж байна. За ойлгомжтой. Энгийн увцтай байгаа бол наа чин гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа хууль зөрчиж байгаа үйлдэл шүү. Улсын хууль Энгийн хувцастай залуу сая Пиццамын алан шүү өдрөж шүү дээ. Давхах ч юм уу. Одоо би энэ ордон дотроос амьд гарахгүй шинжтэй байж шүү дээ. Тэгээд наа чин хувцастай хамгаалтын үнэн шаардлага тавих нь шүү. Энгийн хувцастай хүн тэнд байсан совдоо ихч бас самрыг аваад тийшээ явж байгаа нь өөрөө хууль зөрчиж байгаа би гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа нөхөр. Энэ асуудлаар бид гомдол гаргана. Төрийн хамгаалалт яадаг. За баярлалаа. Бүрдөөж генерал. Баяолгийн аймгийн Арцсан холбооны анхны зохицуулагч Батлоодо Баядлоодо суучлаарай. За тамиг нэгэд үгээлээрэ. За улсын хурлын гишүүд үзэж байгаа бах. Нэг би хяахын санаа ганцаа хэлчих. 2009 онд Азийн хөгжлийн банкны тэтгэврийн системийг бэхжүүлэхэд өрсөлдөөр би дотоодын зөвлөхөр ажиллаж ирсэн. Тухайн үед Монгол улсын засгийн газар Монгол улсын иргэдтэй 23 их найдын өртөө байсан. Гадаадын өрш тэтгэр 80,000 татвар төлсөн хүмүүсүүд 23 их найдын өртөө байсан. Одоо чинь 50 гаруй их найдын өртөө болсон байхгүй юу? Засгийн газар нь. Тэтгэврийн сангийн одоо хууль тэтгэврийн даатгалын сангийн тогтцоог нэвтрүүлэх гэсэн болж хуулиа баталдаг. Ариун зай нийгмийн хамгааллын сайдтай нөлөө явуулсан. Эдгээр хүсдэг мөнгө байхгүй. Хулгай хийх болохоор зөв шин одоо тэр Бортегийн ордын тэр хулгай хийж болдог. Тэтгэврийн нэмэгдлэр болдог. Тийм учраас бүгдөө тэтгэвэр аавна. Тийм учраас энэ бидэнд хамаатай. Энийг шинжлэх хийж өгөөрэй гэдээ албан ёсоор өгж байгаа бол энийг бид нар албан ёсоор бас танай Ахмад насны зорилт бүлгийн холбоог улсын хурлын бүлэг дамжуулаад энэ асуудал дээр шаардлагатай бол бид танилцуулаад хийгээд явнаа. За баярлалаа хүмүүсээ. За дараагийн одоо ерөөсөө 6 хүн хүлдсэн байна. Тэрний дараа манай Бацаяа маань өнөөдрийн хилцүүлэгч гол санал дүгнэлт гаргана. Үргэлжлээд манай зогтоодрах хаалтынхан тэр мэдээлэлд оруулах гол мессеж өгөөд тэгээд хэдүүлээ дуусгана. Бид нар өнөөдөр төрийн ордонд орж ирсэн цаг хугацааны хайшлах ёсгүй. Эдгээр бидний татвар төлөгчдийн мөнгөөр байгуулсан төрийн ордон. Татвар төлөгчдийн мөнгөөр энэ улс төрчид цалинжиж байгаа учраас бид нар өнөөдөр эрхээ үед ганцхан өдөр эрхээ идлээ. За дараагийн хүнийг нээлээ. Дараагийн хүн маань одоо хатан зул байна уу? Хатан зул. За микнэгэд яриараа. За баярлалаа. За сүзлээ бодлоо илэрхийлээд бас олон хоног сууж байгаа бид нар хүндэлтэй хандж байгаа. Тэгээд хүний хооронд бас өсөлттэй өгөөрэй. За дараагийн хүн маань бид нар нэг 5:30-д одоо 15 минутаар дуусах бодолтой байна. Мөнгө Эрдэнэ байна уу? Дараа нь Орсоо, Нямдөрж, Оюун багш, Бим баяр гэдэг ингээд дуусч байгаа. Тэгээд дараа 2 минут манайх танилцуулга хийгээд тэгээд дуснаа. За. Байхгүй нөө. Мөнгө Эрдэнэ байхгүй бол Орсоо. Мөнх Эрдэнэхийн оронд уншчихв. За одоохон манд сүүлд нь орё. Орсоо байгаа юу? Нэрээ өгсөн юм уу? Юу, Мөнх Эрдэнэ явцсан байгаа. Тэг би оронд. Оронд юм уу? За ойлгосон. За. Хэн билээ өөрийгөө танилцуулаарай. Номон. Орсоо байна. Орсоо дараа нь Эрдэнэ цэцэг. Орсоо байхгүй юу? За тэгвэл Эрдэнэ цэцэг. Балжин юм байна уу? Тэвштэй холбоо. Балжин юм байхгүй юу? За байхгүй байна. Мөнх Эрдэнэ байхгүй юу? Сайн хэлсэн шүү дээ. Мөнх Эрдэнэ хэлсэн. За Орсоо байхгүй гэсэн тий. Нямдөрж.
Нэмдарчаа. За 4-8. За. Тэр нь оюун Бямбаяр гээд ингээд дуусч байна. За. За Хүнийхээ асуудал гэхлээр яг ингээд зовлонд орсон хүмүүс ясмахаараа мэдэрдэг. Ийм ороогүй хүмүүс бол зүгээр л хүнийхээ талаар ойлгохгүй. Яг орсныхон дараа мэдэрдэг. Би наадхын чинь бас ойлгож байна. Хүнийхээ хороонд хандаж болно, бидэд хандаж болно, бүлэгдэд танилцуулна. Хүнийхээ доторх хууль зүйн байнгын хороонд өгнө. Шаардлагатай бол прокурорд авчиж үгж асуудлыг нь хандуулна. Бид нар урд нь улсын ерөнхий прокурор бид нар бас бичиг явуулж ирсэн. Улсын их хурлын нэр бүхий 15 гишүүнд хэрэг үүсгэсэн гэдэг гэж байгаа. Ямар их гишүүдэд хэрэг үүсгэсэн бэ? Энийг нийтийн мэдээллийн тухай болгооч гэсэн. Хуулиараа боломжгүй гэсэн. Гэхдээ энэ асуудал дээр манай холбогдох хуульчид одоо улсын ерөнхий прокурорыг захианыгийн шүүхт өгж байгаа. Бид нар энэ асуудлыг тэг шаардаж явж энийг шийдэх ёстой. Хамгаалтынхаа нэг юм дээр 2 хүн байж байгаа. Нэгдүгээр та нар гитарих байгааг ойлгож байна. Одоо бид нар нэг 10 хүн 5 минутын дараа одоо ингэ дуусчих. Тэхөө бид нар одоо ганцхан өдөр шүү дээ нэг жилдээ. За оюун багш. Оюун багш байна уу? За оюун багш дараа нь Бямбаяр байна уу? Хөлшний байгууллага. За тэгээд учраас дараа нь Бацаяа тэгээд зөвхөн байх. За. Наад асуудлыг Аснамаа сонгогдсон Алтайг гишүүнд уламжлая. Тэгээд хөрөглөөс манай хүнийхээ хороонд өгч бид нараас холбогд байгууллаганд дамжуулнаа. За шүүчийн элтгэгч Бямбаяр хууль хүчний байгууллага. Бямбаяр байна уу? байна. За та. Ерөн бол бид хууль хүчнийхээ байгууллага ойлгож байгаа. Бас үүднээс хамгаалалтын албаныхан ойлгож байгаа нөгөө цаг хугацааны хувьд бас ажил цаг дууссан бас үр хөвгтөнд ингээд зөндөө асуудал байгаа шүү дээ. Бид нар нөхцөл байдал ойлгож байгаа. Дээрээс нь шүүхийн шийдвэрийн бас нэг юу гаргасан байлээ. Бид нар тэнд анхаарч байна. Ер нь та нартай талаар ажиллахад цаашдаа бэлэн байгаа. За тэгээд одоо хилцүүлэг одоо ингээд хаа дуусах гээд байгаа учраас манай Бацаяа уучлаарай дараа нь яаж Бацаяа маань одоо санал дүгнэлт хэлнэ. Ягагтгүй л эндээс хүмүүс болгоныхын яриаг сонсоод энэ асуудлыг гаргаад бүгдийг нэгтгэхэд бид нар нөгөө мэдэгдэл уриалгандаа тусгаж байгаа учраас Бацаяагийн санал дүгнэлтийг сонсоё. Баярлалаа. Дараа нь зогтоодрах. За энэ хаалтайгүй хэлж өгнө үү хэмээн одоо Монголын Улсын хэлмэгчдийн холбооны тэргүүн Дагч Намжилгаан хөө зогтоодрах маань одоо хилцүүлгийн мэдэгдэлтэй холбоотой эцэц дүгнэлт саналаа хэлээд тэгээд өндөрлөх юм аа. За. Тий. За баярлалаа. За тэгээд эцэст нь хэлэхэд танаас нэг юм асуумаар байгаа. Одоо та бүгдийн бүртгэлтэй мэдээлэл бидэрт байж байгаа. Хэрвээ та нар зөвшөөрөх юм бол Viber гэдэг нэг юм аппликейшн байдаг. Одоо баг хүмүүс хэрэгэлдэг дээ. Ягаав нөгөө нэг улсын их хурлын гишүүд хоорондоо чаталж байгаа нэгнийхээ чатыг скриншот хийгээд олон нийтэд засдаг. Уг нь бол энэ чинь хууль бус байхгүй юу? Хууль загт харилцааны нууцыг олон нийтэд задлж байгаа энэ гэмт хэргийн асуудал. Хүсэх юм бол та нар энд ороод тэрүүгээрээ хэдүүлээ бас хүнийхээ ойлголтыг өгөхдөө бид нар бас сургалтын мэдээлэл өгөх боломжтой гэлээ. За тэгээд нөгөө талаасаа бас их хурлын эрхэм гишүүдэд уриалмаар байна. Улсын ерөнхий прокурор одоо холбогдох улсын их хурлын гишүүдийг битгий одоо гэмт хэрэг үүссэн гэд барьцаалаач. Эн чинь бол сонгогчдын эрх нь ностой халж байгаа үйлдэлээ. Үнэхээр улсын их хурлын гишүүд нь өөрсдөө гэмт хэрэгт орж байгаа бол тэр асуудлыг шалгаж өрдөөд энэ асуудлыг тийм үү олон нийтийн сүлжээнд засахгүй нэр хүндийг нь унахгүй тийм үү ямар нэгэн байдлаар тэрийг одоо юу гэдгийг сонгуульд өршөлдөх боломжийг хязгаарласан байдлаар биш шалгаад үзээд өөрт нь яваач. Битгий одоо хэрэг үүрэх мөрдөн байцаах ажлыг та нар өөрсдөө битгий өөрсдийнхөө прокурор цагдаа нь ил болгоод байгаа чи. Битгий хэвлэл мэдээлэлээр тэр засаад байгаа чи. Хэвлэл мэдээллийнхаа тэр улс төрчтэй холбоотой асуудыг сенсац гээд олон нийтэд задлж битгий одоо худал мэдээлэл тараах загтал харилцааны нууц задлах асуудлыг хийгээд байгаа чи гэж гуймаар байна. Дээрс нь эрхэн зөрчигдсөн иргэд байх юм бол хүнийхээ оронд хандаа. Бидэд дангаас арслан нам гэхээс гадна бас нам бусчууд тийм үү? Өөрийнх нь нам нь улс төрийн намын тухай хуулийн 19-3-д байгаа шүү дээ. Тухайн нам нь намд хүнийхээ хамгаалах байгууллага байж болно гэж заасан. Улс төрийн намын тухай хуулийн 7-1-2-т улс төрийн нам нь намынхаа гишүүнийхээ эрхийн хамгаалаа гэж заасан байхгүй юу? Өнөөдөр ирэхвч Монгол ардын нам одоо энэ хоёрынхаа эрхийг хамгаалж чадахгүй хамаагүй нам бус болсон бол бид нар хамгаалж чаднаа. Тий. Хэмжлэнгээр зөндөө асуудал байдаг. Хуулиа биелүүлмээр байна. За дээрэс нь иргэний болон улс төрийн олон улсын факт байж байгаа. Энийг дагаж мөрдөг болмоор байна. Энийг цагдаа шүүх прокурорууд нь ойлгуулдаг баймаар байна. Хүнний хамгаалагч эрхцэн байдлын тухай хөдөлгөж байдаг. Тэрнийхэн дагуу хүнийхээ хамгаалсныхын төлөө та нар хэрэг үүсгдэг. Үгүй би одоо эрхцэн байдлын тухай хуулиараа бусдын эрхийг хамгаалсан гэхлээр үгүй тэр хуульч над хамаагүйгээд хуулийг ялгууртай байдлаар хэрэгэлдэг. Цагдаа прокурорынхоо тэгмээргүй байна.
За тэгээд дээрэс нь одоо эрхэм гишүүдээ хэдийгээр улс төрийн хооронд маргаантай байгаа ч гэсэн битгий та нар нэг ингэж газар доор ортол ингэж улс төрөө хийгээч. Үнэхээр мух харагдаж байна. Иннээс болж Монголын иргэд тийм үү? Төрийн докторгүй байдлыг бид нар үүсгэх хүсэхгүй байна. Үүлэн чөлөөний наран гэдэг шиг энэ асуудал дээр нь иргэдэн бити хин нэгнийхэн захиалга турхаад ингээд эмх самраагүй байдгийг бий болгоод байгаа чи. Хэрвээ ингэх юм бол Монгол хойд Солонгос болно шүү. Магадгүй энэ дээр ямар нэгэн байдлаар зөвсөж төчин цэргийнхэн ирээд энэ боломжийг ашиглан шүү. Маш осолтой шүү монголчуудаа. Монголчууд дэв ихтэй байх хэрэгтэй. Эргээд харах нүүртэй баймаар байна. Тийм учраас бид нар энд маш болгоомжтой баймаар байна. Улс төрчид нь бодолтой үгээ хэлдэг баймаар байна. Гэхдээ гэмт хэргийг одоо гаргаж ярьсан нь хин нэгнийх нь одоо намаасаа хөөдөг, хин нэгэнд нь одоо харьс тоошно гэж явж байгаа бол үнэхээр инээдэмтэн. Өөрсдийнхөө намынхаа гишүүнийг эрхийг ингэ зурж байгаа бол хүнэрхийн ороо хамгаална гэдгээ хэлээ. За тэгээд та бүгдд өнөөдөр орой болтол ингэ суусан баярлалаа. Дээрс нь эрхэм гишүүдтэйгээ хүсэх юм бол манай хүнэрхийн хоронд хандаарай. Энд байж байгаа хүмүүс одоо бидэд бас хүсэлтээ гаргаад бас хамтарч ажиллахад нээлттэй шүү. Бид нар нөгөө талаасаа бас хүнэрхийн хамгаалах үндэсний холбоо гэж байдаг төрийн бас байгууллагаар дамжуулж хүнийхээ хамгаалагчийг сургана. Өнөөдөр та нарын цэнхэр тэмдэг авсан бол хүнийхээ хамгаалагч шүү. Хүнийхээ төлөө явцгаая. Бүгдөө нэг нэгнээ хайрлцгаая. Баярлалаа.